Цэрийн хошоо шагналт Жанц нурны хөгжим Бут шартог мандуулах гэж байна. Yes, ladies and gentlemen, once again. Хүмүүс өнөр олон улсын хурлын бүхий л үйл ажиллагаанд өндөр амжилт хүсээд энэхүү хурлын салбар хурлаам бүрээс онц мэргийн санаа олон түмний оюун бодол чиглэсэн баримжааны хаар аж амьдралтын тус сэтэл туршлага сэтгэл биелүүлсэн үзлийн яруу алдар дуурсан гэдэг итгэн энэ хурл чуулган та бид бүгдийн сэтгэл таалал нийцсэн нэг найрал зогцсон өнөр баян сүндэрлэн ачлал хөндөл дүүрэн цогжих хариутан мандах болтугай. Бидний нийт сайн үеийн үед бидний ивэлт сайн үйлс үеийн үед эгнэх дөрвжин дэшил сансан үйл хэрэгүүд саадгүй дэлгэх болтугай. Богдын дээд эрдний сэтгэл нь төрөөгүй нэгэнд төрөх болтугай. Бодын дээд эрдний сэтгэл төрөөгүй нэгэнд төрөх болтугай. Төрсөн нэгэнд доройтож улам бүр арилтан дэлгэх болтугай. Бодын дээд эрдний сэтгэл төрөөгүй нэгэнд төрөх болтугай. Төрсөн нэгэнд доройтож улам бүр арилтан дэлгэх болтугай. Та бүхэндээ баярлалаа. Монголын бурхан шашилтны түүх соёл үүдэмжлийг хадгалж ирсэн Монголын бурханы шашилтны төв хамтан төслийн хийдэг түүхэн мөрөө үдээсэн сайхан үйл явдлууд өнөөдөр болж байна. Энэ бол бас манай улсын маань түүхэнд тодоос тод бичигдэн үлдэх бас нэгэн сайхан үйл явдал гэж үзэж байна. Монголчуудын итгэл сүсгийн орон анхдугаар богод өндөр гэрэнтний шар суурийг тавьж бүтээн босгосон Ирэвүү гэжээ гандан шадуулын хэд их хүрээний бацхан зочин дугн энэ цагт шинээр баригдан үү таалгаа нээж сүсгтэн олноо ард иргэдэд хүлээж авч байгаа чин сэтгэлээсээ талхад дэвшүүлье. Бацхан зочин дугн байгуулагдсан тэр цагаас Монголын бурхны шашны ив үеийн бэлэгдэл ном бүтээлийн нийтийн орон удирдлага зохион байгуулалтын төв газар болж ирсэн түүхэн уламжлалтай. Монголын бурхан шашинжийн төв гандан гişлийн хийдийн зүгээс цогчин дугнаа дахин босгох болсон тухай төр засагтаа хандсан хүсэлтийн зорилго бодогч эмэд байсан бөгөөд Монголын төр засгийн зүгээс төрн шашнаа хүндэлж шашин төлөө дээдлэн гэсэн үндсэн хуулийн зарчмыг хөндлөн дээдэлж өнгөрсөн түүхийн хүн цаг үе дор ихээхэн зовлон бэрхшээлийг амссан бурхны шашнаа дэмжих бодлого хэрэгжиж түүхэн соёлын үеийг сэргээх үйл ажиллагааны хүрээнд уламжлалт гандан хүрээний бацхан дугны барилгын хөрөнгийг улсын төсөв бүрэн санхүүжүүл дуусгаад өнөөдөр бас хүлээлгэн өгж байгаад талархаж байна. Энэ нь Монгол улсын засгийн газраас Монголын ард иргэдийн шүтэн бишрэх эрхчлөлөө баталгаажуулсан Монголын ард иргэдийн 60 орчим хувийг эзэлдэг бурхны шашинт сүсгтнүүд сүсэг бэрхшээлийн эрхчлөлөөг эдлэх 5 тухтай орчин боломж бүрдсэн хэд бүгдийн сэтгэл нийцсэн үйл явдал болсон гэж бид бүхэн үзэж байна. Хүн төрлөختний өмнө олон зүйлийн бэрхшээл тулгарч байгаа юм. Шин ертөнцийн хямрал зөрчил, сав ертөнцийн буурал доройтол бүгдийн гол шалтгаан нь хүмүүс бидний шунах сэтгэл буруу үйл мөр юм аа.
Ийм төр шашны харилцан хүндэтгэл, шашин хоорондын ойлголцол, улс хамтын сайн нөхрөл чухал болж байгаа энэ цаг үед Саммат буруу олон улсын хурал Монгол улсад зохион байгуулж байгаа нь маш их ач холбогдолтой зүйл болж байна. Энэ хурал төрөлсөн ирсэн гадаад дотоодын төр шашны хүндэтгэл зүтгэлтнүүд Эрдэмтэн, зам хуурах, сүсгтэн олон та бүхэндээ маш их талархаж байгаа дахин илэрхийлье. Мөн Саммат 3 олон улсын хурлыг зохион байгуулж байгаа Монголын бурхан шашинтны төв хандлагчлан хийд Бибавк Ананда олон улсын сан болон бусад байгууллагад талархаж байгаа илэрхийлье. Тус улс хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье. Монголын ард түмэнд сайн цаг ирсний бас сайхан илэрхийл бол манай Бацаан дугуй баригдсан явлаа гэдгийг бас би дахин илэрхийлж баярлалаа. Эдмонд зочлоо. Их хөтөлбөрийн хойроо эдгээр Vivekananda олон улсын сангийн захирал эдгээр нөөцийн багны I'm delighted to be here, to be present before we initiate, because this is the place where politics. 이 가보다 운동기